байх үед бүх зүйл жам ёсороо өрөндөөг. Яг энэ тавьж явуулах үед нэгэн хачирхалтай үзэгдэл гарч ирнэ. Амьдрал өөрийгөө хэрхэн зохицуулахыг мэддэг мэт санагдана. Зөрчил энд л оршдог. Бид баг хүчлэх тусам бүх зүйл төдий чинээ амархан байраа олдог. Цэцэрлэгийг төсөөлөд үзье. Хэрв та залуу ургамлыг хурдан ургуулахын тулд өдөр бүр татаад байвал зөвхөн үндсийг нь л таслах болно. Харин та түүнийг усалж, хөрсийг нь арчилж, цаг хугацаа болон нарны гэрэл даатах бол суулгац аяндаа дээшээ тэмүүлдэг. Амьдралч мөн ядал. Бид хүчлэхээ санаа зовхоо байх үед амьдралын жам ёсны хэмнэл өмнөх орон зайг бүрдүүлдэг. Түгшүүрийг тавьж явуулах нь хяналтаа алдаж байна гэсэн үг биш. Энэ нь амьдралыг өөрийн мөн чанарын дагуу урсах эрхийг нь эргүүлэн өгч байгаа юм. Юнгийн сэтгэл судлал хүн бүрийн дотор өөрийгөө зохион байгуулах зарчим буюу Юнгийн хэлснээр бие буюу self оршдоо гэж үздэг. Энэ бол бидний оршихуун цөм бөгөөд луужин юм. Эго давмгаалж байх үед бүх зүйл ийм л байх ёстой. Тийм л байх ёстой гэж тасралтгүй шаарддаг тул бид зөвхөн замбраагүй байдлыг л хардаг. Гэвч эго ухрах үед бие гарч ирэх боломж бүрдэж бид үл үзэгдэх дэг журмыг анзаарч эхэлдэг. Хоорондоо холбоогүй мэт санагдах үйл явдлууд зэрэгцэж эхэлнэ. Боломжууд яг тохиромжтой мөчөд гарч ирж амьдралын хэсгүүд аажмаар хоорондоо таарна. Үүний нийтлэг жишээ бол уран бүтээлчид, тамирчид, эсвэл бүтээгчид үр дүнд анхаарал хандуулалгүйгээр ажилдаа бүрэн автах үед мэдэрдэг урсгал буюу flow төлөв байдал юм. Үзэгчдэд санаа зовхоо болж хөгжмөө урсгаж чаддаг хөгжимчин хэний ч төсөөлөөгүй гайхалтай бүтээлийг тойроодог. Гүйцэтгэлдээ анхаарахаа болж амьсгалынхаа химнэлд дууссангүйгч урд өмнөхөөсөө хавгүй хол гүйж чаддгаа гинэт олж мэднэ. Түгшүүр замарх үед хяналтанд хашигдсан энерги суллагдж амьдрал тасралтгүй урсгал мэт өрнөнө. Сүнслэг төвшөнд энэ нь долгионоо намсгаж буй нууртай адил юм. Зөвхөн тэр үед л нуур тэнгэрийг тусгаж чадна. Санаа зовнил бол дүрсийг гажуудуулж бидэнд бүрэн зураглалыг харахад саад болдог тасралтгүй долгион юм. Гэвч бид нуурыг амгалан болгоход тэнгэр бүхэлдээ харагдана. Тэгээд үнэн үргэлж тэнд байсныг бид ухаардаг. Бид зүгээр л түүнд илрэх боломж олгоогүй байсан хэрэг. Санаа зовнилоос ангид амьдрал нь аливаа зүйлийн мөн чанарыг тусгасан тунгалаг тойл болдог. Хачирхалтай нь бид санаа зовнохоо болох үед өөрчлөл зөвхөн дотоод төдийгүй гадаад ертөнцөд ч гарч ирнэ. Өдөрхөө сайдаг байсан хүн тавьж явуулсны дараа амжилтанд хүрэх нь илүү их хялбар болдог. Учир нь тэд айдас биш, тодорхой байдлаас үйлддэг. Хаягдхаас эмээдэг байсан хүн өөрийн хүслээ тавьж явуулахдаа илүү эрүүл харилцааг бүтээдэг. Учир нь тэдний хайр эзэмших хүсэл баригдхаа болдог. Олон оюутнуудын шалгалтын өмнөх туршлагыг санаарай. Санаа зовнилд авсан үед тэдний ой санамж гацаж стресстэй. Гэвч эцэст нь тавьж явуулж чадах бүхнээ хийн гэдгээ хүлээн зөвшөөрөх мэдлэг нь л шалгалтын өрөөнд саадгүй урсдаг байна. Энэ бол аз биш. Энэ бол түгшүүрт баригдаагүй үеийн оюун санааны жам ёсны ажиллагаа юм. Хайр дурлалт ч мөн адил бид заримдаа хэн нэгнийг барьж үлдэх гэж өөрийгөө туйлдуулдаг. Гэвч зуурхаа байх үед тэр хүн өөрийн хүслээр бидэнтэй үлдэх боломжтой болдог. Энд л нэг зурчил байна. Жинхэнэ хайр зөвхөн явхад чөлөөтэй байх үед л оршдог. Сэтгэл зүйн үүднээс үүнийг дараах байдлаар тайлбарлаж болно. Санаа зовнил нь мэдрэлийн системийг байнгын хүчлэлд байлгаж, тэмц эсвэл зогтох хариу үйлдэлийг идэвхжүүлдэг. Энэ горимд тодорхой байдал болон зүүн совин хаагдана. Харин бид тавьж явуулах үед мэдрэлийн системийн тэнцвэрт байдалд орж, бүтээлч байдал, холбоо хамаарал, ойлголцох гэх мэт дээд функцууд ажиллаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид санаа зовнохоо болох үед бидний бие ба оюун санаа жам ёсны өсөлтөнд хүрэх үржил шимтэй хөрс болдог. Санаа зовнохоо болно гэдг нь үйлдэл хийхээ зогсооно гэсэн үг биш гэдгийг ойлгох нь чухал юм аа. Энэ бол бууж өгөх тухай биш. Харин хандлага өөрчлөх тухай юм. Санаа зовнохоо болсон хүн ажиллаж, хайрлаж, амьдралаа бүтээсээр л байх боловч тэд айдас биш, оршихуун төлөв байдлаас үйлдэнэ. Тэд голыг сонсож буй замны сэлүүрчин шиг байдаг. Урсгал хүчтэй болоход тэд сэлүүрээр чангалж, тогтун болоход сулалдаг. Энэхүү үйлдэлийн хэмнэл нь түгшүүрээр биш, харин бодит байдлын урсгалтай зохицсон зохицлоор хөдлөгддөг байна. Юнг үүнийг эго болон би буюу селфийн нэгдэл гэж нэрлэсэн. Эго хизээч алга болохгүй. Зүгээр л дарангуулагч байхаа болдог.
Энэ нь цогц төв болох, бид удирдах боломж олгоно. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд бид амьдрал бол хүчлэх ёстой зүйл биш. Харин биднээр дамжин өрнөж буй зам ёсны үйл явц гэдгийг мэдэрч эхэлнэ. Дотоод эрхчлөө нь тэрхүү урсгалтай цураадах явдал юм. Үүний үр дүнд нэгэн нарийн атлаа гүн гүнзгий өөрчлөлт гарнаа. Түгшүүр дахин эзэн байхаа болжээ. Зүгээр л дайран өнгөрөх зочин болжээ. Урд нь сандрал төрүүлдэг байсан зүйл одоо ажиглах тохой болж хуурах бөгөөд тэрхүү ажиглалт донд бид ертөнцийг эгогийн төлөвлөгөөнөөс хальсан илүү том дэг журам дор ажилдаг гэдгийг олж мэднэ. Энд бид Юнгийн хэлсэн үгийг үннээр нь ойлгоно. Бид санаа зовхоо байх үед бүх зүйл гинэд бидний хүснээр болчихдоггүй юм байна. Харин тэд байх ёстой ёсороо л болдог юм байна. Тиймээс таны одоогийн амьдралд аль голыг та хаах гэж оролдоод байгаа вэ? Аль цэцэрлэгийг та хүчээр ургуулах гэж татаад байна вэ? Хэрв та төр зогсоод биеэ суллаад амьдралыг зам ёсоор нь өрнүүлбэл юу цэцэглэх бол? Магадгүй хамгийн хэцүү хэсэг нь тавьж явуулах биш. Харин амьдрал бидний тооцооллоос илүү сайн ажиллаж чадна гэдэгт итгэх явдал байж болох юм. Энэ бол төвчээргүй хүмүүс зориулсан аялал биш. Учир нь санаа зовхоо болох нь агшин зургийн техник биш юм байна. Харин оршихуун дадлага юм. Энэ нь мөч бүртээ эргэн ирж бие махбод зүүн совингоо сонсож бидний аюултай гэж бодож байсан зүйл ихэвчлэн зөвхөн бидний бүтээсэн дүр төрхийн сүүдэр байсныг аажмаар ухаарах явдал юм. Дотоод эрхчлөө нь бодит байдал болон хуурмаг байдлыг ялгаж салгаж чадах тэр цэгээс эхэлдэг. Гайхамшиг нь энд л байна. Бид түгшүүрийн төсөөллийн жолоог суллаж зөрөхлөх үед амьдрал бидний төсөөлж байснаас хавьгүй хол авч явдаг. Тэр үед бид амьдралтай уралдахаа болж голын химнэл, ойн амьсгал, тогтун нууран тосах гэрэл мэд түүнтэй хамт амьдрна. Эцсийн асуулт бол би яаж санаа зовхоо болох вэ гэдэгт биш. Харин би амьдралын химнэлд итгэх зоригтой юу гэдэгт оршино. Хэрв хариулт нь тийм бол тавьж явуулсан тэр мөчид шинэ орон зай нэгтнэ. Амьдрал дахин хянах ёстой ачаа биш. Харин мэдрэх, итгэх, бүрэн дүрэн орших аялал болох тэрэл газар. Биеэ улам бүр сулал. Одоо таны тээж авсан бүх зүйлийн хүнд ачаа замхан арилж байгааг мэдэр. Та хайр дурлал, санаа зовнил, тавьж явуулах урлагийн ертөнцөөр аяллаа. Одоо та нойронд гүн автах зуур, эцсийн нэг үнэнг илэрхийг хүлээж байна. Учир нь та хайрыг хүчлэхээ болох үед, та санаа зовнилын жолоог суллах үед нэгэн юр босын зүйл тохиолдноо. Хизээ нэгэн цагт биш, яг одоо. Юнг эдгээрийг тусдаа аялал биш гэдгийг ойлгож байсан. Тэд бүгд нэгэн ижил сэрэлтийн хэсгүүд юм. Та харилцаандаа өөрөөсөө урвахаа болсон тэр мөч, үр дүн бүрийг хянах хэрэгцээгээ тавьж явуулсан тэр мөч бол таны эргэн ирэлт хийж буй яг тэр агшин юм. Энэ нь таны хүлээж буй эргэн ирэлт биш. Харин таны хэн болж байгаагийн хамгийн гүн давхаргуудад чимээгүйхэн үл үзэгдэх байдлаар айл хэдийн өрнөж буй тэрхүү эргэн ирэлт юм. Амьсгалчин нь удаашарч, бодол санаа чинь зөөлөрч, алсрах тусам танд яагаад энд байгааг чинь тайлбарлах хамгийн сүүлчийн асуултыг асууя. Яг энэ мөчид эдгээр үгсийг сонсож байхдаа амьдралын зарим мөчид та санамсаргүй нэг видео, нэг өгүүлбэр, нэг мэдрэмжтэй тулгарч гинт та өөрийгөө өөрчлөгдөх гэж байгааг баттаа мэдэрч байсан уу? Энэ нь би илүү хичээх болно гэсэн төрлийн биш. Харин амьдрал таныг өөр нэг бүлэг рүү шилжүүлэхээр бэлтгэж байна гэсэн чимээгүй атлаа хүчтэй мэдрэмж юм. Хинч танд үүнийг хэлдэггүй. Илт тодорхой тэмдэг байхгүй ч таны эргэн тойронд үл үзэгдэх хүч бүх зүйлийг өөрчилж байгаа мэт та мэдэрдэг. Хамгийн сонирхолтой нь ихэнх хүмүүс тэр мөчийг анзааралгүй өнгөрөөдөг байна. Тэд үүнийг зүгээр л нэг зуурдын сэтгэл хөдлөл гэж боддог. Гэвч Карл Юнгийн философор боолоо тэр мөчүүд нь даалт ухамсар болон таны бодит амьдралын уул зур юм. Эргэн ирэх аялал үргэлж чимээгүй байдлаас эхэлдэг газар. Бид өнөөдрийн бичлэгээр яг энэ мөчид яагаад танд энэ мессеж ирж байгаагийн бодит шалтгаан руу шууд шумбах болно. Учир нь Карл Юнгийн хэлснээр даалт ухамсар хизээж тохиог санамсаргүйгээр илгээдэггүй байна. Таны ирнэ гэж найдаж буй тэр эргэн ирэлт биш. Харин таны хараахан олж хараагүй гүн давхаргуудад айл хэдийн эхэлчихсэн байгаа тэрхүү эргэн ирэлт. Нэгдүгээр, даалт ухамсарын сэрэлт. Танд амьдрал тань өөрчлөгдөх гэж байна гэсэн бүдэг атлаа хүчтэй мэдрэмж төрж байсан уу? Тодорхой баримт байхгүй ч
Ямар нэгэн хаалга чимээгүйхэн нэгдэж байна гэсэн зүн совин. Юу эрхийг хаанаас эхлэхээ мэдгүй ч та шинэ босгон дээр зогсож байна гэдэгтээ итгэлтэй байх. Иргэн ирэлт яг ингэж эхэлдэг. Чанга тэмдгээр биш. Туйлын тодорхой байдлаар биш. Харин дотроос тогших нарийн чичиргээ мэт. Юунг үнийг биеийн шивнэ. Таны жинхэнэ мөн чанарын шивнэ гэж нэрлсэн. Энэ бол синхрончлал буюу синхронисити юм. Даалт ухамсар таныг яагаад гэдгийг ойлгохоос ч өмнө яг хэрэгтэй цагт чинь, яг хэрэгтэй газарт чинь хүргэж өгөх үйл явц. Танд одоогийн амьдралд нь багдаж байгаа мэт мэдрэмж төрж байсан уу? Урд нь зүгээр л санагддаг байсан зүйлс одоо хитрхи бачуу мэдрэгдэж байна уу? Бусадтай холбогддог байсан тэр ярианууд одоо химнэлээ алдсан мэт санагдаж байна уу? Энэ нь та хачин болоод байгаадаа биш юм. Харин Юнгийн нэрлсэн ухамсарт тэлэлтийн мөчлөгт хөл тавьж байгаа учраас тэр юм аа. Энэ үед жинхэнэ бие хуучин хязгаараасаа хальж өсөхийг хүсэж эхэлдэг. Юнгийн сэтгэл судлалын хамгийн гүн утгаараа иргэн ирэлт гэдэг нь ямар нэг том амжилтанд хүрэх биш. Харин хитрхи удаан төөрөлдсөний эцэст өөртөө иргэн ирэх үйл явцыг хэлдэг. Иргэн ирэлтийн алхан дээр зогсож буй хүнд хэн нэгний баталгаа хэрэггүй. Тэд зүгээр л ямар нэг зүйл өөрчлөгдөж байгаа гүн гүнзгий мэдэрдэг. Яг л хавар ирэхэд мод нахиалах ёстой эсхий хинээс ч асуудаггүй шиг. Энэ нь түүний мөн чанар учраас л нахиалдаг бөгөөд таач мөн адил. Энэхүү сэргэлтэн таныг бэлэн болохыг хүлээдэггүй. Энэ нь цаг нь ирсэн учраас л ирдэг. Голын дүр зургийг төсөөлөөд үз. Зарим хэсэг нь дүлгөөн урсна. Бусад хэсэг нь хад мөрөнгөн хүчтэй хуйлран дагуулгаалдаг. Гэвч гадаргуу дээр замраагүй харагдаж байсан ч доторх урсгал хаашаа явж байгаагаа баттай мэднэ. Таны амьдрал яг одоо тэрхүү хуйлран буй давлгаатай хэсэг шиг. Гаднаа докторгүй мэт боловч дотроо илүү агуу зүйл рүү хөтөлж буй нууцлаг дэг журмаар удирдуулж байж магадгүй. Синхрончлал болон голын анхаарлаа хандуул чухал зүйл болж байна гэж хэлж буй арга юм аа. Хэрв та анзаарвал сүүлийн 7 хоногудад танд жижиг атлаа хачирхалтай өөрчлөлтүүд мэдрэгдэж магадгүй юм. Урд нь таныг тогтлуулдаг байсан зүйлс одоо амархан уйдах болж, юуг тавьж явуулах ёстой талаарх зөн совин тань илүү тодорхой болж, та бусдын энергид илүү мэдрэмтгий болжээ. Тэгээд та ядарч байгаа хэрний шинэ энергийн их үүсвэр чимээгүйхэн бүрэлдэж байгааг мэдэрч байна. Энэ бол санамсаргүй зүйл биш. Энэ бол амьдрал таныг гэртчин дуудаж буй эхэлж буй шат юм. Юун гадагшаа гардаг хүн зүүдэлдэг, дотгошоо хардаг хүн сэрдэг гэж бичсэн байдаг. Жинхэнэ бие таныг дуудах болно. Заримдаа төгшөөрөөр, заримдаа тодорхойгүй хүслээр дамжуулан дуудах болно. Та яг одоо тэр мөчид байна. Таны оюун санаа гүйцэж амжаагүй байсан ч сүнс тань өөрчлөгдөж эхэлсэн учраас та энд байна. Танаас илүү агуу зүйл таныг хүлээж байгаа учраас та энд байна. Таны иргэн ирэлт урд чинь биш. Яг одоо хаалгаа нээж байна. Сүнснийхээ хамгийн гүн хэсгээс тэрхүү нарийн дуудлагыг мэдэрсэн л бол иргэн ирэх аяллыг тань 2 дахь шат руу хөтлөнө. Олон хүн үүнийг төөрөлдөж байна гэж андуурдагч үнэн дээр энэ бол таны хамгийн хүчирхэг өөрчлөлтүүдийн хаалга юм. 2 дугаард шилжилтийн үе шат. Хуучны замхарч шинэ нь хараахан гарч ирээгүй үе. Энэ бол та хуучны амьдралдаа дахин хариалагдгаа болсон ч шинэ амьдрал тань хараахан тодорч амжаагүй байгаа тэрхүү хачирхалтай үе юм. Энэ үе шат үргэлж чимээгүйхэн ирдэг. Та эргэн тойрноо харж урд нь танил байсан зүйлс тантай цууратхаа болсныг ухаарна. Танд амьдрал амьсгал боогдуулах мэт мэдрэмж төрүүлдэг доктортой ажил, хүнд санагддаг танил ярианууд, нэгэнтээ таныг дулаацуулдаг байсан хүсэл тэмүүлэл одоо үнс шиг хүйтэн болсон байна. Танд ямар ч урам зориг төрөхгүй байгаач урдын юурууч буцаахыг хүсэхгүй байна. Та хоёр эргийн дунд зогсож байна. Нэг нь урчсан, нөгөө нь хараахан бүрэлдээгүй. Энэхүү хоёр дундах мөч хүмүүсийг хамгийн их айлгадаг. Учир нь үүнд дагах зураглал, баталгаат амлалт, хонглын үзүүрт гэрэл гэж байдаггүй. Гэвч юунг үнийг сүнсний харанхуй шүн гэж нэрлсэн. Энэ нь гонигтай даа биш. Харин шин зүйл төрхийн тулд хуучин бүтэц нурж эхэлдэг газар учраас тэр юм. Юунг нэгэнтээ өвдөлтгүйгээр ухамсарт хүрэх зам гэж үгүй гэж хэлсэн байдаг. Энэхүү шилжилт бол яг тэр сүнсний өвдөлт бөгөөд таныг илүү гүн сэрэлт рүү орохоор бэлтгэж буй гэлтгэх хэлбэр дүрсгүй зовёр юм. Би нэгэн эмэгтэйг мэддэг байсан бөгөөд тэрээр өглөө бүр бие чирч яваа мэт хүнд ядарсан мэдрэмжтэй сэрдэг байсан. Түүний ажил муугүй, орлого нь сайн байсан ч
доторх нэг зүйл нь хэмнэлээ алдсан байлаа. Тэр өөрийгөө талархалтай байхыг хүчлэх, төвчих, доктортой байдлахыг хадгалахыг хичээж байв. Тэрээр өөрийгөө хүчлэх тусам дотор нь улам бүр хоосорсоор байв. Нэгэн удаа сунжирсан ядаргаатай хурлын үеэр тэр юу ч сонсож чадахгүй байгаагаа анзаарчээ. Энэ нь анхаарал сарнисандаа биш, харин түүний зүрх сэтгэл тэнд байхаа болсонтой холбоотой байв. Хэдэн сарын дараа тэр ажлаасаа гарч эргэн тойрныхон бүх хүнийг гайхшруулв. Цаашид юу болохыг мэдэхгүй байна. Гэхдээ хуучин хэв маягтай үлдэж чадахгүй гэдгийг мэдэж байна гэж тэр хэлжээ. Ийм шийдрүүд логик сэтгэлгээнээс бос дотоод гүндэх шилжилтээс үүсдэг. Даал тухамсар үүнд айл эртнээс бэлдсэн байдаг. Шилжилтийн мөч үргэлж зүг чигээ алдах мэдрэмжтэй гамт гарч ирнэ. Та юунд ч итгэлгүй болж хөл доорх газар чинь зөөлөрч нурж байгаа мэт санагдана. Гэвч хачиргалтай нь энэ тодорхойгүй байдал таныг зөв зөвхт явж буй шинж юм. Хэрв та хаашаа явж байгаагаа яг тав мэдэж байсан бол энэ нь өөрчлөлт биш, зүгээр л давтамж байх байлаа. Нэгдүгээр, хоосорч байж шинийг угтнаа. Энэ үе шат манан дундуур алхахтай адил. Та замыг харж чадахгүйж, алхан бүрчин өмнө нь байгаагүй шинэ замыг нээж өгдөг. Энэ нь Японы нэгэн зэн мастрын түүхийг санагдуулна. Нэгэн шавн амьдрал нь эмх замраагүй болж, ажил нь докторгүй, найз нөхд нь хүндэрж байгаад гомдлжээ. Мастер түүнд дүүрэн устаа аяг өгөөд ахиад хий гэв. Шавн мастра аяг дүүрэн байна гэхэд мастер инээмсэглээд чи ч бас тийм байна гэжээ. Зөвхөн аяг хоосон байх үед л шин зүйл орох орон зай гардаг. Юнгийн тайлбарснаар эмх замраагүй байдал нь бүтлгүйтэл биш. Харин амьдрал танд тохирхоо болсон зүйлсийг цэвэрлэж жинхэнэ бие тань гарч ирэх орон зайг бэлдэж буй хэрэг юм. Хоёрдугаар, сүүдэр босон ирж таныг чөлөөлгөнө. Хэрв та хуучин амьдралдаа багтахаа болсон ч шинэ рүүгээ бүрэн ороогүй байгаа бол дараагийн шатн сүүдэр буюу шайдуу босон ирэх үе юм. Таны нууж дарахыг хичээж байсан айдас уур хилэн гомдол гинт ил гарч ирнэ. Үүнийг олон хүн ухралт гэж андуурдагч үнэн дээр энэ бол эдгэрлийн эхлэл юм. Юун хэлэхдээ хүн гэрэл гэгээг төсөөлснөөр соён гэгэрдэггүй. Харин харанхуйг ухамсарлснаар гэгэрдэг гэсэн байдаг. Тархины үйл ажиллагаа. Сэтгэл хөдлөл хүчтэй болох үед тархины амигдалаа идэвхжиж бие махбодыг түгшүүрийн байдалд оруулдаг. Харин та тэр сэтгэл хөдлөлөөс зогтохгүйгээр зүгээр л ажиглаж эхлэхэд тархины урд хэсэг prefrontal cortex амигдалааг тайвшруулж эхэлдэг байна. 3 дугаарт дотоод хүчний бүтцийн өөрчлөлт. Сүүдрээ хүлээн зөвшөөрсний дараа сэтгэл зүйн систем өөрөө зохион байгуулалтанд орж эхэлдэг. Та илүү тайван болж үйл явдалд яран хариу үйлдэл үзүүлэхээ болно. Энэ нь хүчээр хийж буй зүйл биш. Харин таны дотоод давтамж өөрчлөгдсөний үр дүн юм. Мишель Обамагийн жишээ. Тэрээр бусдын хүлээлтэнд нийцэж төгс байх гэж хичээдэг байсан ч өөрийгөө танин мэдэх тусам үгүй гэж хэлж хэл хязгаараа тогтоож эхэлсэн нь түүний дотоод өөрчлөлтийн эхлэл байв. 4-р, олноос тусгаарлах ёслолын чимээгүй байдал. Дотоод хүч чинь нөхөгдөж эхлэх үед та чимээ шугамнаас холдохыг хүснэ. Энэ нь хэн нэгнийг үзэн ядсандаа биш, харин дотоод дуу хоолойгоо сонсох гэсэн сэтгэлийн хэрэгцээ юм. Юнг өөрөө Фройдоос салсныхаа дараа олон жилийн ийм тусаарлагдмал байдалд өнгөрүүлж өөрийн хамгийн агуу бүтээлүүдээ дулаан ном гэх мэтийг тойруулсан байдаг. 5 дугаарт эргэн ирэлтийн тохио синхроницити. Та өөрийн жинхэнэ мөн чанартай нийцэж эхлэх үед гадаад ертөнд таны дотоод төлөвтөд давхцаж эхэлдэг. Үүнийг Юнг синхроницити буюу утга учиртай давхцал гэж нэрлэсэн. Хэрэгтэй хүн чинь хэрэгтэй үедээ гарч ирж хайж байсан мэдээлэл чинь гинт харагдах зэрэг нь таныг зөв замаараа явж буйг орчлон ертөнд шивнэж буй хэрэг юм. Юнг хэлэхдээ хамгийн агуу эргэн ирэлт бол алдсан зүйлээ эргүүлж авах биш, харин өөрийгөө эргүүлж олох юм гэсэн байдаг. Таны эргэн ирэлт ирээдүйд болох ямар нэгэн сүржин үйл явдал биш. Энэ нь таныг өөрийгөө голж хуурхаа болсон тэр мөчид айл хэдийн эхэлсэн. Гаднаас нь харахад юу ч өөрчлөгдөөгүй мэт харагдавч таны тархинд шинэ холбоосууд үүсэж таны сэтгэл зүйн айдсаас чөлөөлөгдөж байна. Та одоо гайхамшигыг хүлээх хэрэггүй болжээ. Учир нь та өөрөө тэрхүү гайхамшиг юм. Таны дотоодод өрнөж буй энэхүү чимээгүй өөрчлөлт бол амьдралын чинь дараагийн шинэ бүлэг рүү хөтлөх хамгийн бат бөх суур юм.